За ямар ч байсан нэр бүхий гишүүн болох инк хоёр мэд сайхан гишүүдтэй хамтраад засгийн газарт тодорхой хоёр асуудлыг тавьсан. Нэгдүгээр энэ хуулиар гэдэг юм уу чиг үүргэн тодорхой бус. Ер нь яг ямар чиг үүрэгтэй ажилд юм бэ гэдэг асуудалд эргэлзээтэй ийм зөвлөл хороо хэд байгаа юм бэ? Энд хичнээн хүн ажиллаж байна, хичнээн төгрөг зарцуулж байгаа. За хоёрдугаарт энэ хяналтын менежер, бүтээмжийн менежер гэдэг энэ төрийн хэмнэлтийн хууль зөрчиж томилогдоод байгаа ийм албан тушаалтууд байгаа юу гэдэг дээр л асуусан. Тэгэхээр энэ хууль тогтоомжтой хэр нийцэж байгаа юм бэ гэдэг зүйлийг асуусан байгаа. Тэгээд засгийн газраас өнөөдөр бас хариу ирлээ. Учир сайдын гар үсэгтээ хариу ирсэн. За нийт одоо 57 зөвлөл хороо төв гэдэг юм уу ийм байгууллага ажиллаж байгаа маань үүний бас тодорхой хувь нь одоо бас одоо хуульгүйгээр буюу тодорхой засгийн газрын үйл ажиллагааны чиг үүрэгт заасан зорилтод тавигдсан буюу энэ мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлүүдийг хэрэгжүүлэх үүднээс бол төр зүр байгуулагдсан гэж хэлж байна. Тэгэхээр энэ төр зүр байгуулагдах гэдэг зүйл бол байхгүй л те. Энэ ажлын хэсгэл төр зүр байгаа. Энэ зөвлөл хороо гэдэг чинь өөрөө хуулиар байгуулагдаж аль яамны чиг үүргийг нэс салгаж энэ зөвлөл хороог байгуулж байгаа. Эсвэл аль яамдуудын үйл ажиллагааг координат хийж зохицуулах гэж байгуулж байгаа гэдэг чинь хуулиар тодорхой зааж өгч байгуулдаг. Тэгэхээр энэ бүх зүйлээс харахад бас тодорхой хэмжээний одоо зэгцлэх зүйл байна гэдэг нь харагдаж байна. За нэг хяналтын болон бүтээмжийн 42 менежер бол томилогдчиход байгаа юм байна. Би одоо андуураагүй бол энэ чинь одоо бас төрийн хэмнэлтийн хуулийг нэлээд сенсацтай гаргаад энэ орлогч дарга нарыг бүгдийн дэд дарга нарыг байхгүй болгоод орлого захирал байхгүй болгоод ямар нэгэн нэршлэр энэ албан тушаалтуудыг дахиж гаргаж ирэхгүй гэдэг зүйлийг ярьсан. За яг гоо зүгээр би бол бас бодит прагматик талтай байдаг хүн. Шинэ Эрдэнэт үйлдвэр шиг газар дээр бол мэдээж орлогч даргын хэрэг бол байгаа. Ижиг зөвхөн захирал болон газрын дарга нар гээд магадгүй захирлыг байхгүй одоо тэ үйлдвэрлэл үйл ажиллагаа хийн хариуцах. За үйлдвэрлэл хариуцах угаасаа мэрэгжлийн орлогч дарга байх нь зөв хэрэг. Ядаж ийм бодит юм а яриад хууль дээр өөрчлөлт оруулаад явахын оронд ингэж одоо шууд хуульд нийцж байгаа хэсэг нь үл одоо мэдэгдэх байдлаар ингэж явж болохгүй. Тэгээд түүн дээр томилогдож байгаа хүмүүсүүд нь төрийн албаны болоод төрийн өмчийн бодлого зохицуулалттай тийм холбогдох компани дүрм журам заасны дагуу сонгон шалгуулалт ерөөсөөр ороогүй юм байна. Ерөөсөөр шууд ингээд улс төрийн томилгоонууд хийгдээ явцсан байгаа. Энэ дээр би бол одоо бас сэтгэл тийм дундуур байгаа. Одоо нэгэнт томилогдсон менежерүүдийг яг цаашдаа бас энэ томилгоо үргэлжлэе. Засгийн газар гаргасан шийдвэрээ өөрөө зөвтгөж болно. Эсвэл одоо холбогдох одоо үндсөлийн цэцч байт юм уу? Энэгээр зөвтгөх арга байдаг. Эсвэл улсын их хурл бас тодорхой засгийн газрын шийдвэрүүдийг бас тийм хүчингүй болгох эсвэл одоо тийм хуульд нийцэж гин өгдөг байдлаар бас асуудлыг хөндөж болно. Энэ хороо зөвлөлүүд нь одоо шинэ яамдын чиг үүрэгтэй яг давхцаад байгаа юм шиг харагдаад байна. Гэхдээ одоо харалтаа эрчим хүчний хороо гэдэг байгаа мөртлөө эрчим хүчний яамтай шүү дээ. Эрчим хүчний бодлого зохицуулалт хэрэгжилтийн асуудлуудыг эрчим хүчний сайд хариуцна гэж засгийн газрын тухай хууль дээр байж байгаа. Хороо яг юу хийх гэж би мэдэхгүй байна. Жишээ нь одоо алсын арай 2050 үндэсний бодлого зөвлөл гэж явж байгаа. Алсын арай 2050-ын хэрэгжилтийн үйл ажиллагааг чинь бүгдийн эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөж юуг нь одоо эхний энэ 4 жилдээ их үү, юуг нь дунд хугацаанд их үү, юуг нь одоо урт хугацаанд их үү гэж төлөвлөж байгаа шүү дээ. Гэх жишээ нь л багхгүй. Тэгэхээр ерөөсөө би зүгээр нэг энэ дээр тийм одоо юу гэдэг хин нэг одоо этгээдийг одоо мууг нь үсгэх гэдэг юм шиг. Дараа нь хин хариуцлах хүлээх юм, үр дүн гарахгүй бол яах юм? Төсвөө мөнгө ингээд үр дүнгөө өргөдөд явж байж болох юм уу гэдэг зүйлийг л асууж байгаа. Энд чинь нэлээдгүй олон тооны хүмүүс ажиллаж гин гэсэн мэдээ байгаа шүү дээ. Тэгээд төрийн албаны шалгалт өгдөг үү? Сонгон шалгаруулалт өгдөг үү? Тэгсэн мөртлөө өнөөдөр төрийн албыг цомхон болгоё. Заавал шалгалтыг дамжих ёстой гэж одоо яадаг. Жирийн одоо юу гэдэг төр зүтгэж байгаа залуучууд албан тушаал ахихын тулд шалгалт өгдөг. Удирдлагын ахтем гэдэг нэг одоо нэг ийм маш төвлөрсөн бөгөөд энэ юу заадаг нь ойлгомжгүй сургуулийн сургалтанд заавал суух ёстой ч гэдэг юм. Ийм байдлаар тэр хүмүүс хуулийн хүрээнд ажиллаж амьдраад явж байхад зэрэгцүүлээд ийм зөвлөл хорооны нэрийн дор маш олон хүмүүс улс төрийн одоо улс төрчдийг дагж явсан хүмүүс яамдуудыг зөвхөн утсаар загнадаг, ийм бэлдэж иргэдэг үндсэн асуудлаа мэдэхгүй ийм хүмүүс томилогдоод байгаад би also дургуутсаж байгаа. Тас түрүүн ярианыхаа хэлэндээ хуульд нийцээгүй гэдэг, хууль байхгүй ийм одоо хэлбэрээр томилогдоод байна, улс төрийн томилгоо явагдаад байна гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь цаашаа яах юм бэ? Одоо ингээд санал асуулга ингээд тавиад яг нийтдээ яг хэдэн хүн томилогдсон бэ гэдэг бүрэн хариултаас ирэхгүй байна гэдэг зүйлээ. Яг харамсалтай байна. Энэ ирэх барьж байгаа 3 нам, Монгол Ардын нам, Арчсан нам, хүн нам гуруула төрийг цомхон болгох энэ төрийн өмчт компани засаглалын цаана байгаа авилгал Монгол улсын арчлын индекс болоод авилгалын индексийг дандаа хойш татж байгаа энэ зүйлүүдийг засна гэсэн.
Энэ засах концепцийн гол нэг нь ерөөсөө чаддаг хүмүүсүүдийн томилыг гэсэн. Хуулийн өрөөнд бай гэсэн. Гэтэл өнөөдөр хуулийг батлуулах нэрээр жишээ нь би энэ хуулийг өөрөө боловсруулж одоо 18 оноос л хойш одоо төр зүтгэж явахдаа батлуулахаа явж байна. Улс төрчид бол гоёор хэлж одоо сайн байлаа. Одоо энийг л батлах ёстой гэж ярьдаг мөртлөө ерөөсөө батлах үйлдэл хийхгүй. Гисэн мөртлөө хажуу авир нь ийм одоо заван томилгоонуудыг хийгээд улам төрийн эмчит компаниудыг данхаалгаад өнөөдөр 59 мянган хүн ажиллаж байгаа төрийн эмчит компанид ч дахиад энэ хэмжээний одоо машин тэрэг унаа туслахтай байдаг хүмүүс томилгож ирж шít. Тэгээ энийг ерөн зүгээр одоо болчих хэрэгтэй гэдэг зүйлийг би хэлмээр байгаа. Тэгээ ядаж сонгон шалгуулалт явдаг болмоор байна. Тэгээ сонгон шалгуулалт хэцүү хүмүүсүүд нь явдаг байна. Нэг зүйлийг би одоо бас одоо элен далуу хэлье да. Бүтээмжийн менежер гэж байгаа хяналтын менежер бүтээмжтэй бай гэж жил тэр захирлыг томилж байгаа. Ашигтай ажиллавал гэж тэр төрийн бол орон нутгийн эмчит компани захирлыг тавьж байгаа. Чи хяналт тавь гэж тузын гишүүдийг томилж байгаа. Хяналтаа тавьж чадахгүй бол тузын гишүүдэд одоо чөлөөл. Нэг хүмүүс одоо ийм стандарт бус шийдэл рүү явж байгаа бол бүх энэ төрийн эмчит компаниудын тузын гишүүдийг чөлөөлөх ёстой. Ингээд хяналтын менежерээ засгийн газар тавиад ингээд явъя. Түүнээс биш тэнд хуулийн дагуу чиг үүрэгтэй тузын гишүүдтэй зэрэгцүүлээд хяналтын менежер ажилладаг. Би хинээс нь одоо яг асуудал юм. Сүүлдээ зарим хяналтын менежерүүд нь гарч ирээд улсын их хурлын гишүүдтэй зэрэгцээд засгийн газартаа биш, тууцтай биш. Парламентын гишүүний дэргэд зогсож байгаа юм шүглүүлж чиг нүг юм яриад байгаа байхгүй. Асуудал байвал тэн дээр ийм зүйлүүд одоо хулгай цэцгээ байдаг бол хуулийн хяналтын байгууллагыг шилжүүл. Түүнээс биш одоо ингээд хяналтын менежерийг зөвтгөж байгаа юм шиг улс төрийн томилгоогоо явуулахын тулд ийм сони юм ярьж болохгүй шүү дээ. Хот дээр бас хэд бүтээмжийн менежер, хяналтын менежер гэж та хотын орлогч байсан юм яг тэр ийм бүтээмжийн менежер, хяналтын менежер байх шаардлага. Яг хот бол нүсрээл. Би харин бол түрүү хэлсэн шүү дээ. Эрдэнэт байт юм уу, хот байт юм уу? Яг бодит хэрэгцээ шаардлага гаргаж ирээ төрийн эмнэлтийн үйлдэл ийм газар орлогч бол зайлшгүй байна гэдэг зүйлийг ярмаар байгаа байхгүй. Мэдээж хэрэгцээ шаардлага байсаар байх чи тэрийг ярихгүй мөртлөө хажуугаар нь хууль зөрчиж ийм албан тушаалыг тавиад байгаа нь онцгой. А ядаж бидэд хууль дээр хотын орлогч нь ийм байна, эрдэнэт үйлдвэрийн орлогч дарагт нь ийм байна гэх юм бол тавигдах шаардлага нь ойлгомжтой байна. Ядаж энэ хүнд нэг ийм төрд ажилласан жил байх ёстой юм байна. Дээрээс нь шонгол шалралт байх юм байна ч гэдэг юм уу. Ийм зүйлүүдээр ядаж явж сурмаар байна шүү дээ. Түүнээс биш би ерөөсөө энэ зүйлүүдийг бас огтоос үгүйсгээд байгаа юм биш. Хаана хэрэгцээ байна, хаана хэрэггүй байна гэдгийг эсвэл илэн далангүй яриач. Сэтгэл хөдлөлөөр бүгд орлогчгүй боллоо, дид даргагүй боллоо гэж нэг юм шуурсан. Энийхээ горыг ингээд амсаад ажил бас мэдээж явах гээд хүндрэлтэй байгаа. Тэнгүүд нь ингэж хууль зөрчөөд ээж болж байгаа мó гэдэг зүйлийг л хэлж байгаа шүү дээ. Женкогийн засгийн газар болсон байна. Дийлэнх Женкогийн ойрын хамгааллын хүмүүс томилгдсон байна гэдгийг ярьж байна. Үнэн шүү дээ. Яг хэдэн хувь тухайлбал ямар хүмүүс Яаж хэлэх вэ? Яг одоо тэгээд хэдүүлээ тоо хоёромч навын 42 хүндээс би эхнээс нь ч хэлж ирсэн. Би энэ зөвлөл хоороо одоо хитэрж байна. Цаашдаа бас анхаараач гэдэг Монгол Улсын ерөнхий сайд засгийн газрын бүрэлдэхүүнээ баталж яхад хэлсэн, төсөв дээр хэлсэн, төсвийн хуулийг дагаад улсын хурлын тогтоол дээр энэ зөвлөл хоороо хуульд байхгүй зөвлөл хоороог татан буулгах асуудлыг эхний хасжилтаа багтааж хийгдэг улсын хурлын тогтоолыг хүртэл батлуулсан байна. Хэрэгжилт хангалтгүй байна. Тэгээ энийг одоо цаашдаа яах вэ гэдэг зүйлээ ярина. За ер нь бол Женкогийн хүмүүс тавилгаж байгаа нь үнэн шүү дээ. Хөгжлийн банкн дээр байна, Эрдэнэт үйлдвэр дээр байна. Эрдэнэс 5 толгой дээр тунцагч илүү. Би нэрийн дурдаад хэлсэн. Яг үнний араас ингээд явдаг, хяналт тавьдаг ерөөсөө одоо нөхцөл байдал байхгүй болчиход байна. За одоо ингээд гişүүд бид нар бол хэлхээс цааш алга засгийн газрын үйл ажиллагаанд оролцож чадахгүй. Энд чи арай ингэж болохгүй юм шүү гэдэг зүйлийг л одоо хэлж байна.